За сайн байцгаана уу. Өнөөдөр хичээлийг Windows 7 дээр анх сурч ажиллаж эхэлж байгаа хүмүүстээ зориулаад үргэлжлэл 4 хичээлд үргэлжлэл болгоод нэмж хэлэх хэдэн зүйл санагдлаа байгаа юм. За юуны энийг дэлгэцэн дээр байгаа энэ цонхнуудын хэмжээг буюу доотлын бичгнийх нь хэлбэр шрифтийг өөрчлөх хоёр арга зааж байна. За хулгайныхаа баруун талын товчлуураар дараад энэ рүү орны цонх руу. За энэ дээдлийн тэмдэгтүүд гэсэн юм. За том дээр дараад үзье. Том болж ирж байна. Дахиад жижигдээ дараа бүр жижиг болоо явчлаа. Дахиад дарыг эргүү хүнд нь оруулъя. Дахиад оръё. За автоматар юу болгоё. Гэх мэтлэнгээр ингээ та нараа өөрсдийнхөө дураар буюу хүслээрээ эдгээрээ өөрчилж болно. За энэ бол автоматар цаанаасаа өгөгдсөн хэдэн хувилбар. За энийг бүр яг өөрийнхөө тохируулъя. Өөртөө таарсан юугаараа тохируулъя гэж бодъё. Тэгэх юм бол энэ доотл руу орлоо. Энэ цонх руу орно. За тэгэхээр ийм юм гарч ирнэ. За эндээс энэ рүү ороод тэмдэгт гэсний дарыг энэ байна. Тэгэхээр энэ хэмжээнүүд нь идэвхжээд ирлээ. За минийх бол 42 гэсэн байгаа маань. За энийг бол та нараа өөрсдийнхөө хүслээр том болгомоор нь жижиг болгомоор нь ингэ багасгаа томсгоод яаж л бол яаж. За ийшээ ороход төрлөөд байна тийм ээ. Минийх бол одоо шинэ Verdana дээр байна. Тэрнээс гадна зөндөл Arial дэш байгаа. За Arial энд байж байна. Тэгэхээр одоо энэ бичиг нь өөрчлөгдөнө гэсэн үг шүү дээ. За бичгнийх нь хэмжээг энэгээр тааруулж болно. Минийх storage нь та нар өөрийнхөө хүснэг хэмжээгээ энд өгч болно. Түрүү чи энэ дээр үтсэн хувилбар бол ерөөсөө цаанаас автоматар өгөгдсөн хувилбаруудаа. Санийх бол та нар яг өөрсдийнхөө хүссэн хэмжээгээр өөрчилж болно л гэсэн үг. За дахиад юм нэмжлэх. За тэр харсан юм та нар би өөрчилсөн чи шал ундаа болсон шүү дээ. Тэр шал өөр болчих. За бас нэг юм нэмж хэлье. За нэг хідэн цонх нэг үзье. За нэг ийм хоёр цонхныг чи гэж бодъё. За эдрийг маусаар буюу маусгүйгээр гараараа өөрчлөх хэдэн хувилбарыг харуулъя. За жишээ нь энэ цонхныхаа дээд талаас маусныхаа баруун товчлуураа татаад дээд үнцүүрээ явуулаад тавихад тэр цонх маань бүр томроод ирж байна. Мөн адилхан нэг. Буцаагаа доош нь татлаа жижиг болж байна. За энийг бид нэр за бас хоёр хажуу тийш нь нэг эндээс садаа болохын тулд ингээд холдуулж ингэж болж байна. Маусаараа. Энэ саний энэ үйлдэлийг бол маусгүйгээр зүгээр гарн дээрээс удирдъя гэх юм бол Windows гэсэн төвчлөр дээр дараад сумтайгаа л харьцна гэсэн үг. Сум дэшээ доошоо. Хажуу дэшээ доошоо. Нөгөө хажуу дэшээ. Ингэж Windows дараад төвчлөрөөр сумаараа цааш нааш нь болгох. Ийм нэг одоо маусгүйгээр шүү дээ. За энэ цонхнуудыг төр зөр алга болгохын тулд маусаараа бид нэр за ийшээ харж байгаарай. Энэ доотлон жижиг цонхон дээр дарахад алга болчихж байна. Буцаага дарыг гараад ирлээ. За энэ үйлдэлийг маусгүйгээр гар дээрээсээ яг юм бол Windows дараад D үсэг дарна. Windows нэмэх D гал болчлоо. Буцаага дарлаа гараад ирлээ. Так. Өөр юу гэж болох вэ? Бас нэг арга жишээ нь энэ дээрээс энэ татаж аваад сэгсрий. Би энэ хулгайныхаа зөвлөгчийг сольсон чинь болохоо бичлээ.
Шиндээд байгаа юм билүү дээ. Та нар өөрсдөө тэгэд үзээрэй. Хит хитэн цонх нэгээд ингээд сэгсрээд үзээрэй. Тэгэхэд итгэхгүй байгаа артлын хитэн цонхнууд нь арилах хэрэгтэй. Ганцхан тэр барьж байгаа цонх чинь л үлдэнэ. Эргээр сэгсрэхэд гараад ирнэ. Яагаад гарч ирэхгүй. За миний юм шиндээд болохгүй байх шиг. Та нар өөрсдөө тэгэд үзээрэй. Тэгэхээр артлын цонхнууд чинь одоо үндсэндээ юу судахтай юм хэрэг ингээд гараараа ингэж доошлуулж унтраахгүйгээр автоматар л ингэж эсрэхэд өөрөөсөө бүгдээрээ цааш нь алга болж гарч ирэх хэрэгтэй учиртай юм л да. За өөр бас нэг чухал юм нэмчихье. За бид нар интернетээр сууж байгаад ямар нэг үзэж харах ч юм уу суулгах болохоор зэрэг тэр маань гаццдаг явдал зөндөө гардаг. Цаашаач гоо наашаач гоо унтардаг ч гоо тэр гацраад. За энэ гацааг арилгах нэг арга зааж өгье. Тэхийн тулд Ctrl Shift Escape 3 даръя. За тэгэхээр энэ цонх гарч ирнэ. Энэ цонхон дээрээс одоо яг юу ямар програмд ажиллаж байна гэсэн юм юу гараад ирж байна. За энэ дээрээс та нар нөгөө гацаад цаашаач наашаач болсон програма олж сонгоод идэвхжүүлээд энэ дээр дарна. Тэгсэн нөхцөл тэр явж байгаа тэр програм чинь зогсох хэрэгтэй. Зогсоод бүр алгуулах хэрэгтэй. Ийм юм байна. Бас нэг юм яаж. За жишээ нь юу гэдэг. За нэг энэ рүү ороод үзье л та. Хамаагүй та нар дуртай юм руу орж болно. Зүгээр л би жишээ үзүүлэх гэж байна шүү дээ. За энд нэг юм цонх нэгдчихлээ. Бид нар энийг уншиж дуусаад бүр сүүлрэг нь орчлоо. За тэгэхэд эргүүлээд бид нар дээш явахын тулд хулганыхаа дундахт уугаар цааш нааш нь уулгаж байгаа тийм ээ. Үгүй бол энэгүүрээ ингэж. Тэгэхгүйр бас нэг өөр хувилбар бол Ctrl Home гэдээ арахад нөгөө хуудас маань буцаад тэр дороо дээш явуулчихна. Дахиад Ctrl Home. Нэг дарахад л нөгөөх маань дээш доошоо ингэж болдог. Нэг юм байна. За түүнээс гадна би саяхан өөрөө мэдчих авсан нэг сони юм байна. Энэ яг хуу зарим хүмүүст сонирхолтой санагдаж магадгүй. Бид нар Windows удирдах одоо янз янз зуулахын тулд ийшээ орж ээж одоо энэ минь рүүгээ ороод эндээсээ ингээл элдв юм хайж ингэж тохиргоо хийдэг. За тэгэхгүй тулд нэг ийм сони юм байна. За та нар Google онгодод God mode гэж бичээд үзээрэй. За Windows 7 дээр God mode. За ийшээ орё. За тэгэхээр энд чинь нэг юм код байгаа. За та нар энийг сайн харж байгаа юм нүрдлэг. Ингээд God mode гэсэн хүртэл бичиж аваад уулаад. Тэгээд шинэ хавцны. За энэ хавцаа бид нар сэнийх шиг нэрлэе. За ингээд энэ дээр гараад ирчихэж байна. Бишээ удирч. Энэ гараад ирлээ. Ийм юм болоод ирэх. Саний энэ юу хийхтэл. За энийг онгоолгоё. За ингээд энэ жижиг цонхон дотор ерөөсө Windows-ны бүх тохиргоонууд компьютер дотор чинь ямар л тохиргоо хиймээр вэ бүгд ерөөсө энэ дотор. Харж байна уу гэсэн. Keyboard, хулган гэл одоо меню пуск яаж бүхэл тохиол Windows-ийн ерөөсө бүх тохиолдолд энэ цонхон дотор л байж байна. Нэг юм сони юм болж мэдсэн. Тэгэхээр ийшээ орж олон юм уухгүй гэж бодож байвал эндээсээ тохируулах нь амар юм байна гэсэн бодсон хүмүүст бол энэ их зүгээр юм билээ гэж надад санагдсан. Аль тартаар дандаа тохиргоо юусан. Нэг юм сони юм болж мэтлээ God mode гэдэг. Тэрийг хаанаас болох мэдсэн юмстай та нартай God mode гэж ороод энэ кодыг явуул шинэ хавцныг л энийгээ оруулахад сони цонх гарч ирнэ гэсэн үг. За өнөөдрийнхээ хичээл ингээд дуусгая та. Баярлалаа.